Life keeps moving. Сайн байцгаана уу та бүхэндээ түмэн байна. За өнөөдрийн бичлэгээр бид нарт Temu буюу одоо хүн болгоны мэддэг Temu гэдгийн сэдвээр дахиж нэг бичлэг хийхээр болсон. Өнөөдрийн бичлэгийг маань Temu спонсорлож байгаа. Temug мэдхгүй хүн одоо байхгүй. Temu хаул гэж зөндөө хүмүүс бичлэг хийлээ. Өнөөдөр болохоор би баг сая төгрөгийн бажеттэй Temugээс одоо ийм их юм захиалсан байгаа. Тэгээд энэ дотор байгаа бүх зүйлүүдийг яг үнэнчээр яг өөрийнхөө төрсөн сэтгэл бүх юмыг та бүхэндээ хуваалцах шийдсэн. За Temug мэдгүй хүн байх юм бол мэдээж Temu нь одоо хамгийн боломжийн үнээр одоо бүх зүйлийг зардаг одоо газар гэдэг байгаа шүү дээ. Гэр ахуйн бараа, хувцас, одоо эд сэлбэг, гаджет одоо та нарын бүр бодож болох бүх зүйл чинь энэ платформ дээр одоо байж байгаа гэсэн үг ээ. Энэхүү Temu гэдэг газараас аягүй олон хүмүүс бас захиалчаад олон тоогоор одоо ингээд бараанууд захиалж байгаа. Тэр бараагаа жоохон үнэ нэмж одоо зардаг одоо гэр ахуйн юм янз янзын одоо дэлгүүрүүд бас аягүй их байдаг. Та бүхэн шууд илүү мөнгө төлж яснаас Temugээс шууд хамаагүй хямдхан хамаагүй боломжийн үнээр авах боломжтой шүү гэдгийг одоо би та бүхэнд сануулъя. Дахиад сануулж байна. Маш хямдар, маш гоё чанартай бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой энэ хүү платформ бол Temu. За одоо хамгийн гоё нь Temu апыг ерөөсөө ашиглаж үзэж байгаагүй, Temu руу орж юм захиалж үзэж байгаагүй одоо шинэ хэрэглэгч нар байх юм бол миний энэ хүү QR код болон энэ хүү кодыг ашиглаад бүхэл бүтэн 100 еврогийн купон авах боломжтой. Та бүхэн 100 евронд багцаа одоо хүссэн бүх зүйлээ захиалж болно гэдэг одоо энэ хүү QR кодоор ороод. Купон нь ерөнхийдөө дэлхийд даяар хүчинтэй. Та бүхэн Монголоос үзэж гин үү, Германаас үзэж гин үү, Америкаас үзэж гин үү ерөөсөө хамаагүй. Хаач үс энэ купон хүчинтэй. Түүнчлэн Temu дээр 90% хямдрал, үнэгүй хүргэлт, мөн 90 хоног дотор бүр үнэгүй буцаалт гэдэг зүйл байдаг. Тийм болохоор та бүхэн ингээд хямдхан зүйл захиаллаа. За чанар таалагдахгүй байлаа гэж бодлоо. 90 хоногийн дотор ингээд буцаагаад явуулаад ингээд мөнгө авах боломжтой гэсэн үг ээ. Хамгийн гоё flexible платформуудын нэг бол яалтчгүй Temu. Үнэхээр давуу талтай гоё аппликейшн гэж бодож байна. Хамгийн гол нь хүмүүсийнхээ ревювийг айгүй харах чухал. Ингээд юм захиалагч байгаа бол тэр одоо хідэн авсан байна те. Хүмүүс өөрсдөө сэтгэлдлийг үлдээсэн байна уугүй гэдгийг шалгаж үзэн. За үлдээгээгүй байх юм бол ер нь л аваад ийм гэсэн үг. За маш олон хүмүүс худалдаа авал тэгээд гоё эрэг сэтгэл үлдээсэн байх юм бол одоо тэрийг захиалахад ямар ч асуудалгүй гэсэн үг. Одоо Temuгийн бичлэгүүдийг хийж байгаа хүмүүс айгүй олон ингээл юмнууд захиалангууд тэднээс ингээ сайз нь шал юм жижиг ирдэг ч юм уу те. Захиалсан юм чинь яг үнэхээр зураг дээр байгаа шиг юм хэмжээтэй байна уу эсвэл том байна уу эсвэл жижигхэн байна уу энэ бүх зүйлийг бас сайн анзаарж байгаа захиалах юм бол та бүхэн одоо ингээ сэтгэл хангалуун үлдэх боломжтой гэсэн үг шүү. Зөндөө олон камертай очиж ямар их камер захиалдаг юм түмэх юм бол за яг дижитал камер гэдэг чинь өөрөө авсаархан гэдгээр онцлогтой зураг энэ төр авч явах айгүй нэг тийм vintage мэдрэмж өгдөг шүү дээ. Тэр нь айгүй гоё санагддаг. Амар тийм aesthetic санагддаг байхгүй юу? Энэ юу нэ шүү дээ. Би хоёр камер захиалсан энэ ийм хальтаа камерч айгүй дайггүй байдаг байхгүй юу? За юу ч гэсэн ингээд энэ чинь manual байдаг юм байна. Popoto instant camera instructions manual. Юу ч гэсэн хамгийн гоё нэг юм хятадаар бичээгүй надад амар гоё таалагдчихэв. Чанартай юм байх шүү. Яаж ашиглах бүх заавар энэ чинь бичээстэй байна. Улбар шараа purple. Дотор нь юу ирдэг вэ гэхлээр case нь байна. Wow, case-тэй ирдэг юм шүү бүр. Вау. Кейс бүр амар чанартай. Энэ уртлын энэ салгачч болно. Тэгээ ингэж авангуудаа ингээ хөөрхөн. Миний яар ингээ энийг ингээ зүгүүд явж байна. Энэ аюу чанартай нарийн материал шүү хэвчээ бүр. Тэгээд ийм линз байна бүр хараа. Энэ яг яадаг линз юм бол артталт нэг юм селфи юм жижигхэн mirror юм. Одоо хоёул харин энэ хальтаа камерны чинь нэг сөрөг тал нь болохоор юу яадаг штэ. Өөрийгөө харж болдоггүй, ямар зураг авч байгаагаа мэдэхгүй. Тэгээ зураг дарсан л бол яг л хальсан дээр чинь ингээ гараад ирдэ штэ. Keep 40-60 cm-ийн distance гинэ. За 40-60 cm-ийн distance-тай ингэж өөрийгөө selfie-ддэг гэдэг энэ ч бүр manual дээр ингээ бичээстэй байна. За энэ болохоор юм cap юм байна. За тэгчээ дотроо бүр ингээ бэлэн хальстай. Харин энэ Instax-ийн хальт таардаг юм штэ. Instax чинь өөрөө арай өөр штэ. Энэ Instax биш шүү нэрэ. Instax-тэй төстэй камер болохоор би энийг бодохдоо яг энэ камерных нь л хальс нь ирж байгаа болохоор ямар нэгэн одоо нөгөө энэ камерныхын зориулалтын хальсан болтохгүй бах Монголд гэж би бодож байсан чинь яг Fujifilm-ийн Instax Mini-гийн юу таардаг юм байна. Тэгэхээр Монголд энэ бол зөндөө зардаг болохоор ямар ч асуудалгүй хальсыг авчиж болно гэсэн үг. Main camera нь бол ийм байна. Instant camera Popoto гэдэг нэртэй юм байна. Тэгээд ийм хөөрхөн юм backтай. Wow guys. Нарта ийм камер ирж байна. Энийг ингээ онгойлгочдөг юм байна. Вау. Урталт ингээ capтай тэгээд ингээд энэ жижигхэн selfie mirror-т нь хойлоо битээ хойлоо өөртөө харчиж болно гэдэг гэсэн үг юм байна. За орно гэж байна те. За, батарейг нь хийцэн. Одоо ингээд миний бодлоор шууд болчих шиг боллоо. Энэ модуудын тааруулт юм биш үү? Гэрийн нөхцөл дүү, гадаа үйлэрхэг нөхцөл дүү бүх юм тааруулж болд. Нартай юу гэдгийг тааруулж болд юм байна. За, энэ гэрийн нөхцөл гэдгийг сонгоч юм байна. Вау, энэ нартай. Энэ дотор нь одоо энэ Instax нь байгаа гэсэн үг шүү дээ, тий? За, энийг ингэж хэлэх юм бах та. Тэнгүүтээ шууд тий, энэ хурамч нь. Ингэж нэг аваад нөгөө нэг дотор нь ингэ задлагдчихж байгаа юм байна. Кейсэнд бол ингэж харагдчихэв. Чи одоо харьяа зураг явах уу? За guys, би made болвол ямар шүү made болохоор 1 сарын хооронд comment дээр надад үгнээрэй. Яа, what the fuck am I doing? Иймэрхүү гарч ирж байна.
Чанарын өвднэрээ бүр толгомч хийх юм үнэхээр алга guys. Би бүр энэнгээр гадаа гарч маш олон зураг авахыг хүсэж байна. Би ийм юмтай болохыг бүр үнэхээр мөрөддөг байсан байхгүй guys. Олон хамгийн боломжийн үнээр штэ. Би бол энд гомдлох юм над дээрээс алга. За яа миний хүсэн хүлээгээд байсан бас нэг камерны нэг маань энэ дотор байгаад байгаа. За энэ болохоор бас дахиад нэг камер. Угаасаа би одоо контент креатор хүн чинь камер хизээч илүүдэхгүй байхгүй контент креатор хүнд. Тэгж бодоод би бас ингээд маш дажгүй боломжийн үнээр чанарын хувьд бол хэр байдгийг харцгаая заяа. Дижитал камера. Боксын дотор бокс байна. Яг таарсан боксын дотор бичлэг авдаг юм байна, зураг авдаг юм байна. 18x zoomтэй байна. Please format the memory card before using this video camera camcorder гэнэ. За форматлаарай гэсэн байна. За баахан instruction зөвхөн камер ашиглаад instruction хэрэггүй. За тэгээд дотор нь мэдээч манай камерман байна. Маш хөөрхөн, авсаархан. Guys, look at that. За эн чинь бүр 4K гэж авч байна уу. Тэгсэн нэр эн чинь ингэдэг. Вау. За модуудын тэр дээр нь ингээд тохируулчих болдгоо. Ерөнхийдөө нэлээ хөнгөн камер байна. Энэ гайг би ийм хөнгөн байна гэж бол тэгтээ төсөөлөөгүй. Хөнгөн юмны чанар тэгээд бас ямар байдгийг л одоо харъя. Энд чинээс бүх тохиргоонуудаа хийчин. Одоо төлөө яг өөрийнхөө селфи тааж үзэн заяа. Юу флашлайттай байна. 4K 30 FPS дээр бичлэг гэж авч байна. За энэ гэрэл нь бол автоматар өөрөө таарахгүй байна. Гэрэл бол амар хурц надлуу тусч байгаа гэж харагдаад байгаа байхгүй. Сайн байцгаана уу нэг хоёр бичлэг хийж байна. Энэ бичлэгний камерыг би яг үндэ ямар гэдгийг мэдэхгүй байна. Микрофоныг бас ямар гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд нэг иймэрхүү камер бас байгаад байгаа юм байна. Гэтэ нэг юм тийм амар 2012-ийн vibe та нар хүсэж явах юм бол энийг авал амар гоё таарахар санагдлаа. Гэтэ миний яг хүсэж исэн чанар бол биш байна. Энээс дээр байж болохоор юм шиг санагдлаа. Zoom-ны хувьд бол 18x zoom-д чинь доотлын энэ нөхөд нь шууд ингээд гоё камера ингэж эргүүлж хийнгүүтээ vlog байдлаар ерөөхдөө бас хийж болох юм. Гэтэ би энийг vlogд бол тохирох үгүйг нь жоохон эргэлзэж байна. Камерныхаа лензийг ачаараа миний дөө гэдэг нэг юм альчуур ирсэн мэт жижигхэн. C-type-аар цэнгэлж чинь тэгээд ийм юм ингэж хийнгүүтээ бас ингээд аваад явж болох юм байна. Юмдаа ингээд авч яваад. Эсвэл энэ дотроо скул хийчих болно бүх юмтай. Энэ камернаас бол би арай жоохон дээшээгээ quality expect хийж байлаа. Гэхдээ ер нь сэтгэл хангалуун талтай байна. Ягаад гэвэл миний хүсчихсэн яг vibe-ыг бол гаргаж өгч чадаад байгаа байхгүй юу. Дараагийн гаджет болохоор нэг юм зэвүүн чихвч байсан. Энэ чихвч нэг 30,000 төгрөг гэж хэлжсэн баха. Нилээн хямдхан. Тэгсэн мөртлөө дээр юм touchтай заяа. Тэгээд иймэрхүү чихвч одоо авах юм бол бас ямар шүү quality-тэй байдаг юм хэлээ харцаа. Энд чинь бүр ингэ noise reduction control-тай гэж юм заяа. Music control, audio customization, the more features гэдгийгсэн байна. Тэгээд ийм хар өнгөхийн цахалсан байна. Гадны дуу чимээг одоо ингэж багсгадаг гэдгээр юм онцлогтой гэсэн. Тэгээд маш боломжийн үнээр бүр боломжийнхоосоо бүр хямдхандаа орох юм чихвч байна. 10 метрийн зайд Bluetooth нь холбогдно гэдэг чинь. AirPod Pro ашигладаг. Тэрний чанарыг одоо гүйцэх нөө, дөхөх нөө гэдээ харцгаая. За ингээд дотор болохоор за ингэ болоо юм байна. За user manual. Хар хайрцгийн дотор дисплейтэй нөгөө чихвч маань байна. Энд яаж засах юм бол? Энэ шүү. За English. Оо энэ араа цаг маг харуулдаг. Гэтэ энэ цагийн шалгуурлалд харуулсан. Энэ араа flashlight болгож ашиглаж болох юм байна харахгүй. Улаан өнгөтэй, шар өнгөтэй. Эн чинь өөр юм байна уу? Stop timer маамартай нэраа. Equalizer энэ араа. Нөө чихнийхээ bass энэ бүх юмнуудыг тааруулж болдог юм энэ чинь. Чихэндээ тааруулах юм хэвнүүд үн чихний. За чихвч маань бол өөрөө ийм юм байна. Яг гой таарчт юм биш үү? Connected гинэ. Bass бүр амар дэжгүй байгаадах юм. What? Бочтой? Ямар сони юм бэ? Actually дэжгүй байгаадах юм. Нара equalizer дээр та нар ямар дуу сонсож байгаас шалтгаалаад ингэ тааруулж болно. DJ гэж байна. Disco гэж байна. Apple-ийн quality-г мэдээж бол гүйцэхэргүй. Гэхдээ нэлээд дүүх чадчихээн. Бүүн гэдэг тэр feeling-ийг надад өгч чадаад байна. 30,000 төгрөгийн чанар гэхэд бол амар дэжгүй санагдлаа надад бол. Энэ цагийн шууд таарчлаа шүү дээ. Автоматар. Чихвчээ зүүцсэн байхад чихвчээрээ 6 цаг дуу сонсох юм байна. Кейс нь өөрөө 18 цаг цэнгээ барьдаг гэдэг чинь. Гэхдээ нэг дутагдал нь болохоор ингэж бүтэн онгодог байсан бол амар. Тэгээд кейсээ тэр чигт ингэ яачтай C-type-аар цэнгэлдэг, хурдан цэнгэлнэ гэдэг гэсэн үг. Yes, pretty nice. Multifunction vacuum cleaner заяа. За, ширээний тоосор гэж. Надад ийм зүйл бүр үнэхээр хэрэгтэй байдаг. Миний keyboard-нууд ингэ байсигээд амар тоостой байхгүй юу? Умгаалсан тийм бот. Йоо. За, тэнгуут ингэж эргүүлэнгүүтээ уртлан сорсноо энэ үлээгээд байна. Энэгээрээ тоосоо соруулангуудаа энийг авангуудаа эргүүлж харуулад тэнгуүтээ нөгөө нэг ингээд юм юм ингээд тооснууд энэгээр үлээлнэ гэсэн үг байхгүй юу?
Нэг ийм тоос хорогчтой байх юм бол нэг ширээн дээр нэг жижиг сайжиг хогнуудыг тоосон сурвалж амар байдаг. Тэгвэл нэг жижиг сайжиг хогнуудыг ч нэг яахаа ойлгодгүй шүү дээ. Бид нэг гараараа ингэж цуглуулж байгаад ингээд хэцүү байдаг шүү дээ. Тэгээд тэр асуудлыг шийдсэн юм гоё бүтээгдэхүүн байна. Ямар ч асуудалгүй. Сөрөг тал нь амар чанга юм байна. Жохон чихэн тэртэй ядаргаатай юм байна. Хөшүүдтэй лай олж магадгүй юм байна. Шүн өрөө юм цэвэрлэхэд жохон чангалдуудаа санагдлаа. Гэхдээ практикийн хувьд бол үнэхээр таалагдлаа. Машин зашиндаа ч гэсэн авч явж байхад нэг машиныхаа салоныг ч гэсэн ингээд тоосомсон сурвалжахад айгүй амар санагдлаа. Удахгүй машинтай болох болтохгүй. Нэр түмэд нэг машин бэлгэж нэг баян хүн байдаггүй юм баг та. Таалагдлаа. Баг насаа дурсаад тоглоом авсан байгаа би өөртөө. Спиннер. Им кубын хэлбэртэй спиннер. Гол нь нэгийг биш би бүр хоёрыг захиалсан заяа. Йоо, энэ бүр амар зүв үү. Гэхдээ спиннер одоо бүр 10 жилийн өмнө гарч ирсэн ингээд одоо хөшөрчжээ 10 жилийн дараа. Би 10 жилийн дараа хүүхд насаа дурсаад энийг авч яалтч би хөшөрчж байна. Им диски хэлбэртэй спиннер авсан. Ийм сайн quality-тэй ирнэ гэж би яг үндэ ерөөсө төсөөлөөгүй. Тэмүүгээс ийм бараа ирнэ гэдэг чинь бас таалагдлаа хоёр тоглоом. Миний дотоод хүүхд баярлаа гэж. Бидний сүүлчийн бараагаар болохоор биш үү? Ийм LED projector байна guys. Enhance your movie, TV and gaming experience гэж та бүхэн энэ зүйлээр кино үзэж болно, телевиз шиг ашиглаж болно, гейминг буюу тоглоом тоглож болно гэсэн. Өдөртлөг ирж байна. Мэдээч тижэл өгөх залгуур байна. Тэгээд ийм мараа ийм хөөрхөн авсаархан жижигхэн projector. Тэнгүүрээ кино үзэж болно. Micro SD энтер хийж болох юм байна. Чихвчээ хийж болох юм байна. Доор нь ингээд нөгөө ийм юм байна. Энийгээ шууд ингээд эргүүлэнгүүтээ хийчих болно гэдэг их үг. За, одоо том өрөө рүү ороод энийг том өрөөний том хан дээр асааж үзье. За, энэ бүтээгдэхүүн дээр бол ерөөсөө надад таалагдсангүй. Яагаад гэхлээр энэ бүр ингээд ядаж 1080p биш юм аа гэхэд 720 бүр биш бай. 720 биш юм аа гэхэд бүр 360 байна guys. 360 пикселтэй ийм скрин дээр кино үзэх амар боломжгүй санагдлаа. Деталь нь жоохон харагдахгүй байна. Ядчил плюс сайн гэх юм бол энэ нэгт хямдхан хоёр чимээ багтаа байна. Ийм юмнууд амар чанга орилоод байдаг байхгүй. Дүн ингээд тоос орогчод ороод байдаг. Энэ бол чимээний үед гэхэд бол гайгүй байна. Гэхдээ кино үзэхэд маш хэцүү байна. Энэ өөрөөс нь болохоор ингэж дуу ерөөсөө гарахгүй байна. Тэр нь бол ингээд бас хасах тэмдэг. Тэгээд маш хөнгөн байна. Ямар ч нэг тийм screen flexibility ерөөсөө алга одоо ингээд доороос нь ингээд юм зоочлоо гэж бодоход яг их тэгш харах юм байна. Одоо ингэж хөдөлгөж болохгүй гэдэг гэсэн үг. Энэ бүтээгдэхүүнийг авахыг хүсэх юм бол битгий аваарай. За, ерөнхийдөө хэлэхэд Temu ер нь яагаад ийм алдартай болсныг ойлголоо. Үнэн нь хямд, сонголт их, дээрэс нь эрсдэл багтай. Дахин сануулхад хэрвээ та Temu app-ыг доорх линкээр татах эсвэл QR код уншуулах юм бол шинэ хэрэглэгчдэд 100 еврогийн купон багц авах боломжтой. Мөн 90% хүртэлх хямдрал, үнэгүй хүргэлт 90 хоногийн үнэгүй буцаалт байгаа гэдэг нь маш том давуу тал нь болдог үлээ. Хүн хэрэглээ, электроник, хувцас, рандом бүтээгдэхүүнүүдийг маш хямд үнээр маш чанартай авах боломжтой платформ бол Temu юм аа. За, хэдүүлээ ерөнхийдөө сонирхож байгаа бараа руугаа орлоо гэж бодоо. Энийг одоо хэдэн хүн авсан шууд харагдаж байна. Тэгээд 5-аас одоо хэдэн хот авсан харж байна. Бүр 5800 ревю байгаа гэхэлэр ерөнхийдөө энэ бүтээгдэхүүн маань маш дажгүй чанартай маш сайн бүтээгдэхүүн байна гэсэн үг болохоор 8000 төгрөгөөр энийг захиалахад одоо ийм гоё deadline-тай болно гэдэг үг юм байна. Works great, really bright for its price too, bla bla bla. За, энэ айгүй гоё юм эрэг сэтгэлдүүд бичсэн байна. Бүтээгдэхүүнээ ашиглах бүх зааврууд нь доороо байдгийм байна. За, мэдээж гэр ахуй хэрэгсэл гэдэг одоо янз янзын нэг иймэрхүү бараанууд байна, тийм ээ. Тэрнээс гадна ийм хиймэл ус авч болох нь байна. Одоо та нар бас ингэж анимений cosplay энтер хийдэг хүмүүс байх юм бол тийм ээ. Янз янзын өснүүд хайхад гарч ирнэ гэдгсэн. За, kitchen. За, гал тогоонд гоё бүтээгдэхүүнүүд авч тавьмаар байх юм бол энэ чэстэ бүр маш олон ийм бүтээгдэхүүнүүд байна. За, шууд 5 star rated буюу хамгийн өндөр rated одоо ингэж бүтээгдэхүүнүүд нь юу байна гэж хангууд бас янз янзын гоё бүтээгдэхүүн гарч ирж байна. Энэ одоо юу юм бэ юм уу? Гоё бас нэг ийм стресс тайлдаг тоглоом байна, тийм ээ. За, дисплейт нөгөө чихвчний бас янз янзын төрлнүүд нь байдаг юм байна. Хүмүүсийн энэ за гих мэтчлэн Temu app-ыг бол нэг иймэрхүү байдлаар ашиглах нь байна.